би талга барьсан байхгүй юу. Тэгээд одоо харах чинь вау. Болтын байна. Одоо тусаж үзье. Вау. Бараг болцсон байна. Солиотой. Юу. Сая гэрээсээ гарахдаа хоолоо идчихэд гарсан. Тэгээ яг ингээд ягаанд орохоор амар хэцүү заяа. Шинэ ээлжинд ажиллахаар 4 цаг 2-4 цагийн уран ингээд амар өлсөд өндөг байхгүй юу. Тэгээд өчигдөр би бас ингээд шинэ амар өлсөд 2 цаг болж хат би гоймон. Тэгээд суусаа идсэн зэ. Өнөөдөр тэгэж амар тэг үрийн цагаар тэгэж идэхгүй байхыг хичээг л гэж бодож байна. Тийм ээ. Тэгээ би одоо яг 5 өдөр дараалаад ягааны ээлжинд орж байгаа байхгүй юу. Өнөөдөр 3 дахь өдөр. Дахиад 2 өдөр үлдсэн. Тэгэх юм бол 2 өдөр амарна. Тийм ээ. Одоо гадаа гойлцсон байна. Сэрүүхэн. Нэг юм болчихлоо ингэ бохот яг болохоор. Ош. Яа мөр ингэж хайлаа штэ. Зүгээр нэг модны навч хийсэн чи тэр. Мөр ингэж хайсан зөө. Би өөрөө мөрнөөс амар айдаг. A few moments later. За одоо цаг болохоор 1:30 болж байна. Өрөөний хоолыг амар жоох идэх таахгүй. Тэгээ одоо миний гиз бүр амар өлсөд байна. Тэгээ одоо нэг хитэн тооцооны хуудсуудыг нэг пост хийх хэрэгтэй. Энийгээ хийж дуусчаа тэгээд пианод орж сууч юм. Өмнө дотор ингээд гойм зөндөг байгаа байхгүй. Тэгэхээр гойм өчтөр гойм идсэн штеп. Сүү юм. Эсвэл өндөгч юм. Тийм болчих. Авд идэх гэж байна. Ямар ч гэсэн хийх юм бүгднийг хийцэн. Одоо пианод юм орлоо. Сайддаг. Ингээ манай ажилчдын хуудас. Одоо ажиллаж байгаа энэ ажил маань болохоор анх бол яг эхлээс ажруулна, шударгаар хөдөлмөрөө үнэлүүлмээр байна гэсэн бодолтой угаасаа хэлсэн. Удаан ажиллана гэсэн тийм бодолтой бол анхнаасаа ураагүй байхгүй. Тийм болоод ч тэрөө надад ерөөсөө энэ газар би одоо ингэ төсөөлж байгаа. За би энэ газар 5 жил ажиллаад тэр үед би одоо ямар хөө байх вэ гэж бодонгууд ямар ч гэсэн миний юу бол биш тийм. Би ингээд өөр виз рүү ингээд солих боломжгүй л эдлээ одоо миний одоо авах стоп боломжтой зүйлсүүд юу вэ? Энэ тэрэг л зөндөө судлаа л да. Өөрийнхөө мэдэж авсан зүйлсийг хуваалцвал юу ийм бид минь одоо бид нэр ямар ч гэсэн ингээд ажлаас гарахад тэжиг юм гэдэг зүйлийг аавн гингүүд энэ тэжиг юм нь болохоор сүүлийн 3 сарын ажилласан цалин гэж ер нь бол дунджаар 1 жил ажилласан бол 1 сарын цалин 2 жил ажилласан бол 2 сарын цалин одоо тэжиг юм гээд орж ирнэ. Широо кипио гэж бас нэг зүйл байгаа. За энэ болохоор яадаг гэхээр ажлаас гарсны одоо нөхөн төлбөр гэх юм уу? Тэтгэмж ажлаас гинт одоо ажлаас гарсны одоо тэтгэмж гэх юм уу? Тэнгүүд энэ нь болохоор яадаг вэ гэхээр би яг одоо дараачийн ажлын байраа хайж олох хүртлээр ер нь бол улсаас би мөнгө авна гэсэн үг байхгүй. Одоо энэ хүн ажлаас гарсан өөрийнхөө дараагийн ажлаа олох хүртэл үгүй юу идэж яаж амьдрах юм бэ гэд улсаас дараагийн ажлаа олох хүртлээр тэ юм санагдахгүйгээр ажлаа хай гэд одоо ийм мөнгө өгдөг гэсэн үг. 800 одоо өөрчлөгдөд баг 2 сая орчмыг авдаг болсон гэж байгаа байхгүй юу? Сар болгон тэд авна гэсэн үг шүү дээ. Тэгээ ажилласан жилээс нь шалтгаалаад авт юм лээ. Саяхан одоо манай ажил дээр нэг залуу солонгос залуу ажиллаж байгаад ажилласаа гарсан. Тэгээд ингээд сонссон чинь 4 сар дарааллаад байна шүү дээ. Ажлаас гарсны тэтгэмж гэж 4 сар дарааллаад 2 сая 100 гэсэн хаа. 2 сая 100 одоо 4 сар. Зүгээр л ажил хийхгүй гэртээ байсан ч гэсэн улсаас тэгж 2 сая 100 авнаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд хүмүүс би одоо тэгээд энийг бас давхар судалж үзлээ л дээ. Одоо би надад шалтгаалгүй хэрвээ намайг ажлаас мань халчих юм бол вау амар гоё болох гэдэг байна.
Тэгвэл гадаад хүн ч гэсэн энэ боломжтой байдаг юм болов уу, яах юм бол энэ төрлийн судалгаа заяа. Тэгээдсэн чинь гадаад ажилчид ч гэсэн широ кибио гэдэг зүйлийг ингээ авах боломжтой заяа. Тэнгуудаа ямар үеийн дээр авах боломжтой вэ гэхээр одоо юу болох вэ? E-плотоо байж юм акут одоо жишээ F2 болгож солилцоод авах боломжтой, D-ав дээр авах боломжтой байгаа юм заяа. Ажлаас гарсан одоо шалтгаан, тийм шалтгаан гэдэг зүйл дээр юу ч бичигдсэн бэ гэдэг нь амар чухал байгаа байхгүй. Нэгдүгээр Kiakso гэж зүйл байгаа. Яг үнцэн ажилтан болохоор бол Kiakso байхгүй. Нэг жилээр ингээд гэрээгээс сунгаж ажилладаг хүмүүсийн хувьд болохоор энэ бас давуу талтай болсон зэ. Kiakso Mario гэдэг Kiak дуссан гэд тэр саяусаар бичигдэх нь шүү дээ. Тэгэх юм бол авах боломжтой байм. Тэгээ сар болгон 2 сая 100 аваад тэ дараагийн ажиллаа болтол ер нь нэг жил авдаг хүмүүс ингээд байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ сүүлийн жилүүдэд ер нь ингээд судалсан чинь хятадууд энийг амар сайн мэддэг юм байна. Хятадууд ингээд нэг газар галбаар анхандаа ингээд нэг жилийн гэрээтэй ажилд орчоод Kiakjig гэдэг байхгүй тэр гэрээтэй ажилчдын тэмүүдэд Kiakjig-ээр орчингуудаа нэг жил ажиллаад тэгэл гэрээгээ сонгохгүй гэл гарчдаг. Тэгэл дараагийн газар ажиллаад нэг жил ингэж авсараа тэд хідэн ч удаа авч болно за энийг. Тэгэд ингэж амар тавтамжтай аймаг авдаг тийм хүмүүс ингэж сайн их байдаг юм байна л та. Тэгээд хоёрдугаар болохоор юу гэхээр ажлын байран дээрх дарамт. Ингээд энэ нь болохоор яг үг гэхээр жимбо буюу нөгөө баримт нотлохоо цуглуулах шаардлагатай байхгүй. Тэгэхээр баримт нотлохоо одоо жишээ нүгэмж байж болно те тэнгуутаа юу гэдгийг катугийн юм дээр байх юм бол тийм одоо би ингээд энд ажиллаад ийм дарамт авсан намайг ингээд дарамтлсан гэдэг баримт нотлохоо цуглуулад нөгөө хөлбөрийн ажилласаа гарахтай хөлбөрийн ам дээр ингээд өгөөд тэгэх юм бол бас авах боломжтой. Тийм байт юм байна. Тэгээ энийг бас ингээд судалж үзээд тэгэд тэмүүдэд энэ дэр хамгийн чухал зүйл байгаа юм. Уян програм гэдэг зүйл байгаа шүү дээ. Нөгөө хөлбөрийн даатгал шүү дээ. Тэрийг хамгийн багтаа 18 сар төлсөн байх хэрэгтэй. Тэгжиж одоо шинжлэх хийх боломжтой байхгүй юу? Тэгэхээр уян програм тэгээ би хараа би одоо ер нь солонгос хүмүүс болохоор нөгөө сада програм анх ингээд ажил авахдаа ер нь автоматар уян програм энэ дэр ингээд цаанаас ингээд бүгд ярьдаг юм. Тэнгүүд гадаад ажилчид уян програм өөрсдөө хийхгүй бол шинжлэх хийгээгүй газар зөндөө байдаг юм байна л да. Тэгээ миний бас ингээд шинжлэх хийдэг байсан. Тэгээ би байгууллагатай хэлээд би ингээд уян програм руу ингээд залгаад асуусан чинь минийх ингээд шинжлэх хийдэггүй байна гинэ. Тэг ингээд би шинжлэх хиймээр байна гэд байгууллагатай хэлээд тэг шинжлэх хийгдсэн баггүй. Ажлаасаа гарчаа тэг зүгээр тэжиг мавал арах юм байна гэж ойлгохгүйгээр бас ийм ажлаас гарсны тэтгэмжүүдийг бас ийм зүйл бас дахиад авах боломжтой байт юм байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээ нэгэн ер нь бол ингээд E7 визтэй байх дээрээ ингээд авах боломжтой, ер нь ашиглаж болох боломжтой зүйлсүүд юу байна нэ тэрэгэл нэлээд бахан судалсан зэрэг. Тэгээд бас нэг зүйл олж мэдэж авсан. Тэр нь болохоор одоо юу гэдэг нь шүү дээ. Байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг одоо хүмүүстэй цагийн даадах ч юм уу, компьютерийн цагийн нэг бол бариста, йога иймэрхүү нэмэлт одоо өөрийгөө хөгжүүлэх тийм сургалтуудын дээр хөнгөлөлттэй үнээр ингээд хамрагдах боломжтой байдаг юм. Тэр нь болохоор Чамбуу 24 гэдэг л нэг сайт руу ороод бүртгүүлдэг юм билээ л дээ. Тэгэх юм бол ингээд улсаас карт үнээр. Тэр карт нь болохоор улсаас 50%-ийг нь би өөрөөсөө 50%-ийг ингээд хөнгөлөлттэй үнээр ингээд суух боломжтой. Ийм бас боломж үүд юм билээ. Тэгээд гадаад хүмүүс ч ихсэн адилхан болон зав. Та хэрвээ солонгосод хуулиусны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд ийм боломжууд байгаа. Тэгээд та хэд ч гэсэн нэгэн л ном журмын байдлыг ашиглах боломжтой зүйлсүүдээ ингээд судалгүй мэдгүйгээс болоод ингээд зүгээр л орхигдуулж байснаас ингээд бас мэдээд авбал ийм боломжууд байдаг юм биш үү гэж хамт хуваалцъя гэж үзье.